Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Оюун санаагаа шинжлэх цуврал подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр хий хоосон хардлын тухай ярина. Бид эхнэр нөхрөө хуурч мэхлээгүй, араар тавиагүй. Хэн нэгэнтэй янаг амраг, хайр сэтгэл, сексийн холбоогүй байхад хардаж байна. Энэ бол хардах шалтгаан гарааг байхад хий хардаж байх хэрэг юм. Бидний хий хардалт хэрээс гэтрээд бүр утгаа алджээ. Хий хардах үйлдэлийг учир шалтгаан, учир зүйдэн суйрлан задлан шинжилнэ. Энэ явдлын цаадах учрыг ярина. Мэдээж хий хардалтын цаана олон янзын шалтгаан нөхцөл оршиж байна. За тэгэхээр эхний жишээ. Эхнэр нөхрөө ажилласаа ирэхэд өнөөдөр хинтээ явалдав, хинтээ заваарав гэж асууна. Хаа нэг биш, бүр байнгад асууна. Нөхөр нь өөр эмэгтэйн тухай, эсвэл ангийн охины тухай, ойр хавьд ажилладаг эмэгтэйн тухай ярил нэрийг нь хэлвэл та хоёр учиртай болсон юм уу? Унтсан юм уу? Нууц амраг болсон юм уу гэж асууна. Бодит байдалд нөхөр нь хуваараа хөдөлмөр эрхэлдэг, ганцаараа ажилладаг, ажил төрөл ихтэй ажлын байран дээрээ эмэгтэйчүүдтэй холбогдох завгүй нэгэн байдаг. За тэгэхээр хүний үг яриа, үйлдэл хандлага гэдэг өөрийнх нь тухай бусад хүмүүст мэдээлж байдаг зүй тогтолтой юм. Тэгэхээр энэ зүй тогтолоос орвол эмэгтэйн үйлдэл өөрийнх нь хий хардаад байгаагийн шалтгааныг мэдээлнэ. Энэ эмэгтэй эр нөхрөө бүсгүйчүүдийг зөвхөн дур таашаалын нүдээр харж хүсэж тачааж байдаг хүн гэж боддог бололтой. За тэгэхээр эмэгтэй ингэж бодож харахын учир юу вэ? Нөхрийн үйлдэл хүмүүс хоорондын энгийн жирийн харилцааны л нэг хэлбэр юм. Гэтэл эмэгтэй энэ энгийн харилцааг бэлгийн зүйн совин өгслийн эрхтнэрээр харж байна. За тэгэхээр ямар тохиолдолд ингэж хүн хардаг вэ гэвэл тэнэгэрсэн тохиолдолд хүн тэнэгрүүл аяндаа л байгалийн өгөгдлөөрөө бэлгийн зүйн совин өгслийн эрхтнэрээр харна, хүлээн авна, хариу үйлдэл үзүүлнэ. Тэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн энгийн харилцааг, хоорондын энгийн яриа хөөрөлдөөнийг, найз нөхдийн харилцааг, энгийн жирийн тохиолдлыг, нийгмийн харилцааг, хүн хоорондын харилцааг, бэлгийн харилцаа, секстэй холбож хардаг онцлогтой. Ер нь бол манай нийгэм ийм байдлаар хардаг эрэгтэй эмэгтэй хүмүүс маш их олширсан. Зүй нь бол нийгмийн харилцааг янаг амраг бэлгийн харилцаанаас ялгаж заагдаж харах учиртай байв. Тухайлбал хэн нэгэн эмэгтэйн тухай эсвэл ангийн охины тухай ойр хавьд ажилладаг эмэгтэйн тухай ярих, нэрийг хэлэх гэдэг нь нийгмийн харилцаа. Энэ бол хардах тохиолдол биш. Харин янаг амраг сексийн харилцаа, гуралт бол хардах тохиолдол гэж ялгаж зааглах учиртай байлаа. Тэгэхээр эмэгтэйн оюун сэтгэлгээ ийм байдлаар ялгаж зааглаж харах чадваргүй байна. Тэгэхээр асуудал нөхөрт биш, эмэгтэйн оюун ухаан сэтгэлгээнд нь оршиж байна. За тэгэхээр сэтгэлгээний доройтлоос болоод энэ эмэгтэй бэлгийн зүйн совин өрслийн эрхтнэрээ харж байна. Мөн бас маш ирээ цэргүй заваа муухай зүйл асууж байна. Эрүүл саруу сэтгэлгээтэй хүмүүс ийм заваа муухай ирээгүй зүйлд аягүйцэж, ичиж санаа зовох мэдрэмж төрнө. Харин санаа зовхгүй, ичихгүй, аягүйцэхгүй байна гэдэг бол тухайн зүйлийн заваа муухай заваа гэж мэдрэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө тэнэгэрлийн шинж байдаг. За хий хардаад байгааг нэг шалтгаан чинь энэ юм аа хүмүүсээ. Манайд бэлгийн зүйн совин өрслийн эрхнэрээ ханддаг хүмүүс маш их байдаг. Тэгэхээр энэ муухай хандлага өөрчлөе. Хүмүүс хоорондын энгийн харилцааг хайр сэтгэл, бэлгийн харилцаа араар тавилтаас ялгаж зааглаж эрүүл сарвал тэнцвэртэй харж бай. Тэгэхээр дараагийн жишээ. Эхнэр нь гоо сайхандаа анхаарч нүрээ будаж хумсаа янзлуул хиндээ сайхан харагдах гэв гэд хардас ирдэг. Ер нь бол эхнэрийнхээ гойж годох, нүрээ будах, сайхан хувцаслагыг өөр хүнтэй болж эрэгтэй хүнтэй уулзаж учрахад бэлдэж байна гэж хардаг. Ямар нэгэн байдлаар заавал эрэгтэй хүнд янаг амгийн харилцаа холбоонд хамаатуулдаг. За ер нь бол иймэрхүү төрлийн хардтал гэр бүл маш их оршдог. Энэ үйлдэл ямар учиртай вэ? За эмэгтэйлэг гоо сайхан байна гэдэг нь эмэгтэй хүний туйлын хүслэн бөгөөд байглаас эмэгтэй хүнд өгсөн төрлөх өгөгдөл юм. Гоо сайхан байхаар өгөгдсөн учир өдөр тутамд өөрийгөө гоён гангалан нүрээ будна. Тэгэхээр эмэгтэй хүний энэ үйлдэл гоо сайхныг илэрхийлнэ, харин секс янаг амгийн харилцааг илэрхийлэхгүй. Тэгэхээр энэ эрэгтэй хоорондоо холбоогүй зүйлсийг хооронд нь холбож хараад байна. Гоо сайхны илэрхийлэл дээр секс янаг амгийн утга нэмээд энэ нөхцөл байдлыг мушин гуйвуулж байна. Энэ бол огт байхгүй зүйлийг яриад мөн бас огт холбоогүй утгыг нэмж байгаа нь эхнэрээ хий гүжирдэн гүтгэж буй хэрэг юм. Нөгөө л бэлгийн зүйн совин өрслийн эрхтнэрээ харж байна гэсэн үг. Энэ үйлдэл гаднаа хардалт гэж харагдаж байвч үнэн хэрэгтээ нэгнээ иш үндэсгүй гүжирдэж байна, бас хэмлэн зовоож зориудаар гутааж буй хэрэг юм. Зүй нь бол гоо үцэсгэлэн гой сайхан зүйлд хүний нүд сэргэж нүд баясах учиртай. Гэтэл эсрэг хариу үйлдэл үзүүлжээ. Гоо зүй мэдрэмжгүй хүн гой сайхан зүйлийг хараад гой сайхныг нь мэдэрдэггүй. Эсрэгээр мушин гуйвуулж гүчирдэж гүтгэдэг, доош гэж гутаадаг, атаас сэтгэл нь асаж хор шарн буцалдаг. Тэгэхээр ийм мэдрэмжгүй хандлагатай байдаг. Тэгэхээр эрэгтэй бол тэдний нэг нь байжээ. Ер нь сайхан зүйлийг хараад гутаах гэдэг бол тэнэгэрлийн шинж байдаг.
За тэгэхээр эхнэр нөхрөө хих хардаж иш үндэсгүй гүтгэдэг энэ эвгүй муухай хандлага өөрчлөх хэрэгтэй. Уул нь бол хөгжиж төлөвшсөн эр хүн гэдэг эхнэр нь гой сайхан үзэсгэлэнтэй бол хардах биш. Эмэгтэй хүнийхээ хувьд гой сайхан бай гэж дэмждэг. Миний эмэгтэй үзэсгэлэнтэй гэж өөрийн эмэгтэйгээр бахархдаг, багтдаг. За тэгэхээр харилцаа хандлагаа энэ чиг рүү болгож харилцаагаа эрүүл сайхан эвтэн найртай болгох зөв шүү. За дараагийн жишээ. Эхнэр нь ажлаа тараад гэртээ ирдэг цагаасаа 40-50 минут 1 цаг хоцроход уурлаж эхнэрээ хүнтэй унтсан байх гэж харддаг ирчүүд тун олон байдаг. Гэрээс гараад 30 минут болчихвол чи буудалд орсон гэж харддаг хүн ч байдаг. Энэ ямар учиртай үйлдэл вэ? Энэ хардталтын цаана ямар учир оршиж байна вэ? За тэгэхээр энэ үйлдэл мэдээж эзнийхээ тухай ямар зүйлийг мэдээлэх вэ гэдэг нь. Энэ тухай ярив. Энэ эрэгтэй би энэ хүн хардвч дотоод ертөнц оюун санаа нь адгууслах шинж төрхөөрөө байна. Өөрөө байгалийн адгуус учир адгуусныхаа зүн сувингоор харж хүлээн авч адгуусан төвшөж зүйлээ л ярьж байна. Адгуусан төвшний ойлголтоор бол тэр өөрийн эмэгчинг өөр эрэгчинтэй секс хийж байнга эвцэлдэхэд бэлэн байдаг гэж харж байна. Ер нь үл эвцэлдэх гэдэг нь адгуусан төвшний ойлголт. Эвцэлдэх гэдэг нь эрэгтэй хүн бүртээ хинтэй ч хамаагүй нэг дөр олон хүнтэй сексийн харилцаанд орох тухай ойлголт юм. Үнэхээр заваа муухай зүйл. Тэгэхээр нөхөр өөрөө байгалийн адгуус учир эвцэлдгээс өөр утгыг огт ойлгохгүй байна. Тэд эрэгтэй хүнийг өөрийнх нь хосыг булаах гэсэн сэжигтэй эсвэл өөрийнх нь хостой эвцэлдэх гэсэн санаа зорилготой эрэгчин адгуус гэж харна. Уул нь бол ажлын газрынх нь эрэгтэй нэг ангийн хүү хажуу хөршил байгаа. Гэвч тэр ингэж харахгүй. Бүгдийг нь өөрийнх нь эмэгчинтэй эвцэлдэх санаатай эрэгчин гэж харна. За хэдэн минут хоцроход хардаж байгаа нь бол эмэгчингээ эвцэлдгээс сэргийлж хамгаалж байгаа хэрэг юм. Амьтад бол орооны үед үр үндсээ үлдээх гэж ороо нийлэгт орж эвцэлдэг те. Эвцэлдэн гэдэг үл амьтдын хувьд зүй ёсны зүйлүүл харин хүний амьдрал сэжиг хүрэм утгагүй болоо ой гутам муухай явдал тооцогдно. Хайртай хосуудын бэлгийн амьдрал гэдэг үл эвцэлдэн биш юм, утга учиртай нандин зүйл юм. Тэгэхээр энэ эрэгтэйгээс ийм зүйл ярьдаг нэнээс чи өөрөө хинтэй ч хамаагүй секстэж эвцэлдэггүй гэж асуувал тэр өөдөөс би тийм завааг муухай хүн биш гэж хэлнэ л дээ. Тэгвэл яхаараа эр нөхөр ихнэрээ бусдаа эвцэлдэг гэж маш муухайгаар хэлж гутааж доромжилно вэ? Чи эвцэлдэггүй юм чинь бусад хүмүүс ч гэсэн адилхан өөр хүмүүстэй хамаагүй сексийн харилцаанд орж эвцэлдээд байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ эрэгтэй ихнэрээ чи эвцэлдэг гэж маш муухайгаар гутаанд доромжилж үтгэж гүжирдэж байна. Гэвч тэр адгуус учир түүнд оюун ухаан бүрлдээгүй. Тэгэхээр тэр хэлж буй үгнийхээ учрыг ойлгохгүй өөрийнх нь үг гүтгсэн утгатай гэдгийг иш үндэсгүй гүтгэж байгаа гэдгээ эхнэрээ гутааж доромжилж байна гэдгээ энэ бүхнийг ухаж ойлгох оюун ухааны чадваргүй юм аа. За тэгэхээр эрэгтэй хардталтаар дамжуулан өөрийн доторх адгуус араатныхынхаа араншин авирыг гаргаж байгаа нь энэ юм. Бид оюун санааны хоосролд олж хүнийхээ мөн чанарыг алдаж байгалийн амтан адгуус араатан төрөх байдал руугаа унсан. Энэ үйлдэл чамайг чиний сэтгэлгээний төвшин, төрх төлөвчин адгуусан араатны төвшөнд хүртэл унаж доройцсон гэдгийг бусад хүмүүст харуулж мэдээлж байна. За тэгэхээр энэ төрлийн ихэнх хардталт бол тун өвгөө муухай заваа бараг гач шахуу тохиолдол. Энд ярихад тун эвгүй. Гэхдээ ярих шаардлага байна. Учир нь хий хардаж яг ийм ижил зүйл ярьдаг янз бүрийн нэснэ өрчүүд тун олон бий. Тэгэхээр энэ төрлийн хий хардталт амьдралд их тохиолддог гэсэн үг. Ер нь бол хар сэрийн сэтгэл хардах мэдрэмж нь хэм хэмжээнээс хэтэрсэн учир хий хардаад байна. Тэгэхээр өөрийн үнэхэрийн эвгүй энэ гаж хандлагаа өөрөө өөрчил. Өөрийн хар сэрийн сэтгэлээ дар хэн барь. Өөрийн хар сэрийн сэтгэлээ дарах хянах барих хэрэгтэй шүү. Тэгэхээр чамд хар сэрийн сэтгэл өөрийн хардталтыг хянаж хязгаарлаж дарж барих зүйл дутагдж байна. За дараагийн жишээ. Эхнэрийн ажлын газрынхаа бүх эрэгтэй хүнтэй унтсан гэж одоо харддаг. Бүр ойр хавийн янз бүрийн насны бүх эрчүүдтэй унтсан гэж хэлдэг, боддог, үүндээ итгэдэг ийм эрэгтэйчүүд бас байх юм аа. Тэд эхнэрээ замбраагүй гэж боддог, биеэ үнэлэгч гээ яа гэх мэтэр хараан зогтдог. Ер нь бол яг ийм ижилхэн зүйл ярьдаг эрчүүд маш олон байдаг. За энэ ямар учиртай үйлдэл вэ гэдгийг эрэгтэй үйлдэл бүрээр нь би задлан шинжилж ингэж харуулъя гэж бодлоо. За эхнэрээ ажлын газрынх нь бүх эрэгтэй хүнтэй унтсан гэдэг энэ үйлдэл бол тэр бэлгийн зүүн совин үржлийн эхнэрээ хардаг, хүлээн авдаг нэгэн гэсэн үг. Тэр ажлын хамт олон хүмүүс хоорондын харилцааг зөвхөн секс, бэлгийн харьцаа, заваа муухай эвцэлдэн гэж харж байна. Түүний энэ үгс баримт нотлогоогүй, иш үндэсгүй гүтгсэн гүтгэлэг байдаг. Учир нь олон эрчүүдтэй бэлгийн харьцаанд орсныг нь сонсоогүй, батлаагүй, хараагүй мөртлөө санаан зоргоор ярьж ийм байдлаар гүжирдэн гүтгэж байдаг тэд. Хэрвээ танил чинь, найз чинь эхнэрийнхээ тухай ийм зүйл ярьж байвал бүх итгээрэй. Тэд тэнгэрсний учир элдв дэмий зүйл ярьж хэрхэн солиорж буй юм. Учир нь огт болоогүй, үйлдэгдээгүй, байгаагүй, бодит биш зүйл ярих гэдэг нь хий хоосон зүйл ярьж хэрхэн солиорч буй хэрэг. Бодит байдалд эхнэр нь нөхрөө хуурч мэхэлдэггүй журамтай энгийн нэгэн л эмэгтэй байдаг.
Тэд эхнэрээ эрэгтэй хүнтэй харилцахад тухайлбал ажлынхаа эрэгтэй хүмүүстэй, танил эрэгтэйчүүдтэй, ангийн хүүгүүдтэй, ер нь бол эрэгтэй хүнтэй ярьж хөөрөх, ажил хэргийн холбогдлолтой зүйл ярих, инээж хөхрөх, тоглоом наадам хийх. Энэ мэт энгийн жирийн харилцааг, нөхөрсөг дулаан харилцааг мушгин гуйвуулаад эхнэрээ ажлын газрынхаа бүх эрэгтэй хүнтэй, ойр хавийн бүх эрэгтэй хүнтэй унтсан учраас ингэж хандаж байна гэж боддог. Хүмүүст ч бас ингэж ойлгуулдаг. Тэгэхээр хүмүүс хоорондын эгэл жирийн харилцааг зөвхөн секс, янаг амгийн харилцаатай холбож хамаатуулж хардаг. Тэр үл тэнгэрсэн харанхуй мунхаг нэгэн. Ер нь ийм хүний хэлий ихээр үндэ хэлэх муу үг дутдаг юм билээ. За тэгэхээр энэ ямар учиртай үйлдэл вэ? Ер нь эрэгтэй хүн яагаад ийм зүйл ярьдаг вэ гэвэл энэ бол бэлгийн зэн совин үржлийн эрхтнээр харж хүлээн авч буй үйлдэл юм. Эрэгтэй хүн төрлөх хөгдлөө хянаж барьж, хянаж хязгаарлах чадваргүй байгааг нь шинж тэмдэг. Уул нь бол бэлгийн дур хүслүүл эрэгтэй хүнийг дотоод талаас нь ирж güç, тэмүүлэл, алсын зориг, ханамж таашаал гээд амьдрал цуцхгүй, ядарахгүй байх хүч чадаар тэтгдэг байгалийн өгөгдөл юм. Мөн бас эрчүүдэд төрөмгүй, дээрэмгүй аархуу шинж төрхийг бий болгодог. Ер нь бол маш хүчтэй байгалийн өгөгдөл. Тэгэхээр энэ өгөгдлийн нэг сөрөг тал нь хий хардтал болон эдэрдэг. Энэ өгөгдлийг эрэгтэй хүн оюун ухаанаа хөгжүүлж, ухамсар бүрэлдэн тогтох замаар үйл ажиллагааг нь тэнцвэржүүлж байх учиртай байдаг. Хэрвээ оюун ухаан хөгжихгүй, ухамсар тогтохгүй бол эрэгтэй хүн хар аяндаа л бэлгийн зэн совин инстинктээ дарж, барьж, хянаж хязгаарлах чадваргүй байдаг. Тэгэхээр энэ байдал тэднийг эхнэрээ хий хардан хэрхэж, эрүүл ухаанд багтамгүй солиотой зүйл ярихад хүргэдэг байх нэ. За тэгэхээр эхнэрээ ажлын газрынхаа бүх эрэгтэй хүнтэй унтсан гэх энэ үйлдэл үнэхэрийн ирээ цээргүй, задгай заваан, ичгүүргүй муухай, увайгүй тэнэг шинжтэй үйлдэл байна. Ер нь бол ирээ цээргүй, ичгүүргүй муухай заваан зүйл ярьж байгаа бол тэр байгалийн эрэгчин адгуус гэсэн үг. Өөрөө адгуус учир ичид зовхыг огт мэдэхгүй. Ямар заваан зүйл ярьж байгаагаа ч ойлгохгүй. Адгуус учир бусдаас бас өөрөөсөө ичид зовох, санаа зовох мэдрэмжгүй байдаг. Заваа муухай үгийг октын тоохгүй хэлнэ, голдуу задгай дууд ирээгүй үгс гэлэн ийм үгсээр илэрхийлдэг. Ер нь бол ийм адгууслах хүмүүс бол заваа муухай үгийг тоохгүй хэлнэ, голдуу задгайтай ирээгүй үгсээр ярьдаг, ийм үгсээр аливаа зүйлийг илэрхийлж байдаг. За тэгэхээр адгуусан хүн гэдэг бол эсрэг гүйцэтгэн, бэлгийн харьцаа, зугаа цэнгэл, наргиц цэнгэх, ууж идэх үнэхэрийн дуртай бүхэл амьдрал нь эдгээр зүйлээр тогтдог ийм амьдралын хэм маягтай хүмүүс юм. Хүн болж амжаагүй хүний хөгжлийн хувьд хамгийн дорд байдал. Ер нь бол манайд адгууслах төр шинжтэй хүмүүс их олон нийтлэг их байдаг. За одоо хий хардталт ямар утга санааг илэрхийлж байдаг вэ? Энэ тухай яриа. Ер нь ертөнцид оршин байгаа бүх зүйлд өөр өөрийн утга санаа байдаг. Тэгэхээр хий хардсан үйлдэл гэдэг чи бол эрэгтэй хүн бүртээ, эмэгтэй хүн бүртээ секстэж, эвцэлдэг хүн, намайг хуурж мэхэлдэг, итгэл найдваргүй хүн, чи эрчүүдэд, эмэгтэйчүүдэд дуртай, тэдэнтэй сээтгэндэг хүн, чи хөнгөн явдалтай, завхаа зайдан, замбраагүй явдалтай хүн гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр хий хардтал бүхлээрээ хамгийн муухайгаар гутаан доромж санааг, иш үндэсгийг гүтгэж үдирдсэн утга санааг илэрхийлж байна. Ер нь бол ертөнцийн хамгийн заваа мохоо утга бол энэ юм. Энэ бас мөн гүжир гүтгэлэг юм. Тэгэхээр хий хардталт бол санаан зоргоор, дураараа, иш үндэсгүй гүтгэж гүжирдсэн агуулга утга санаатай байдаг. За эцэст нь хэлэхэд хүн өөрийн хий хардах сэтгэлээ дарж барих, өөрийгөө хянах гэдэг бол одоо бидэнд хамгийн хэрэгтэй зүйл болоод байна. Хий хардсан тохиолдлууд бол эхнэр нөхрийгөө хууралд, араар тавилтаас болоод хардаад байгаа биш юм. Эсрэгээр өөрийн хардах сэтгэлээ дарж барьж хянах чадваргүй байдлаас болоод хий хардаад байна. Тэгэхээр хий хардах сэтгэл өөрөөс чинь шалтгаантай байна. Өөрөөс шалтгаантай зүйлийг өөрөөс чинь өөр хэн засаж чадахгүй, барьж чадахгүй. Чи өөрөө л хичээх учиртай. Ер нь бол энд сая яригдсан одоо хий хардталтын тун эвгүй гаж гэмээр энэ тохиолдлуудыг ярихад тун өвгийн мэдрэмж сэтгэл төрж байлаа. Тэгэхээр монголчууд бид нийтээрээ оюун санааны хосрол гүн гүнзгий нэрвэгдээд байгаа. Мөн бас хүний хөгжил төлөвшөлд дутагдсны гайгаар бидний зан чанар, төрх төлөв, сэтгэлгээ, доройтсон гэдгийн шинж тэмдэг нь хий хоосон хардталт, тэнэгрэл, амтан, араатан, адгуусан төрх төлөв болон илрээд байгаа нь энэ юм аа. За тэгэхээр энд хүрээд энэ подкаст дуусаж байна. Хэрвээ энэ подкаст танд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй. Бас миний YouTube сувгийг дагаарай. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.